2025 оны төсөв 1.2 их найз төгрөгийн алдагдлаа гарчээ. $1 мэдээллийн хөтөлбөр энэ 7 хоногт залуучуудын сэдвийг хөндлөн. Цусны хавдартай хүүхдэд анх удаа өөдөлс шилжүүлэн сонголоо. Хүйтний ирч ойрын 14 хоногтоо дахин татдаггүй. Боломжтой амгаахын эм тан экспортоос өндөр ашиг олох боломжтой. Шинэ 7 хоногийн төргийн үзэгчтэй Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарал татна уу. Дараагийн авилгын байна эрчим хүчний салбар боллоо. Авилгатай тэмцэх газраас эрчим хүчний сайдаар ажиллаж байсан 50 бэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээрх өндөр үнэтэй олон тооны үл хөдлөх үнэт эдлүүдийг хураан авчээ. Учир нь 10 аймагт дулааны станц барих төслийн мөнгийг үндэслэлгүйгээр нэмж үүнийгээ хамаарал бүхий этгээдтэй боломж олгох байдлаар илүүчилсэн нь тогтоогдсон байна. Аль хэдийн гүйцэтгэгч компани Дампуурч нэг хэсэгтээ аймагуд дулаантай болох мөрөөдөл замхарсны цаана улс орон бус хувь хүний өчүүхэн эрх ашиг үйлчилж байсан нь харагдаж байна. 2019 онд эрчим хүчний яамнаас станц барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр бүгд найрамдах Солонгос улсын 2 харин манай улсаас 1 гээд нийтдээ 3 аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж үүнд 9 сая гаруй Америк долларын гэрээг байгуулсан байдаг. Тэгтэл тухайн үед эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан 50 бэх нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж албан тушаалын байдлаа уруулан ашиглаж зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2.6 Америк доллараар нэмэгдүүлж гэрээний хугацааг сунгаж Монгол улсын нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосонд тогтогджээ. Харин Монголоос шалгарсан гэх нэг компани нь 50 бэхийг эрчим хүчний сайдаар ажиллаж байхад нь түүний зөвлөхөөр ажиллаж байсан Товуу Доржийн үүсгэн байгуулсан компани юм байна. Тодруулах юм бол Green Energy International компани нь 2018 онд байгуулагдсан Товуу Доржийн төрсөн дүү Даваа Доржийн компани болж тарлаа. Гэхдээ ганцхан энэ Монгол компаниас гадна Солонгосын 2 компани энэ төсвийн мөнгнөөс авсныг мартаж болохгүй. Үүнээс гадна нөгөө хамтран нэр холбогдогч нь сангийн амны төрийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан Нямаа нар юм а. Тэдгээр хүмүүсийг өргөжлүүлэн шалгаж байна. Анхнаасаа буруу хөл дээрээс эхэлсэн төсөл эцэстээ бүтлгүйтлэр дуусаж байгаа юм а. Өгтөө бол бүгд найрамдах Польш улсын нэн хөнгөлөлттэй 50 сая еврогийн зээлээр аймагуудыг аль хэдийн дан ганц дулаан биш цахилгаан хосолсон станцтай болгох ажил албан хэргийн төвшөнд очисон ч гэлээ гинэтхэн л Солонгосын нэр дуулджээ. Чимчний сайд зоригтын юугаар захирамжаарч гэдэг юм ажлын хэсэг байгуулад очиод энэ боломжийг судлаад уулзаад ингээд төсөл боловсруулж иргэв. 1.2 гигаваттын тэр том бүтээн байгуулалт хийж байгааг бүр нүдээр очиж үзье. Тэгээд тэр Полимексийнхэн бол тэр 15 мегаваттын тэр бол зүгээр бүгдийн тоглоомшгөл юм шүү дээ. Энэ танай засгийн газар л өөрснөө хүсэх юм бол бидэнд бол асуудал байна. Бидэнд мөнгө бай юу бий? Технологи байна уу байна? Хүчин чадал байна уу байна? Тэгээд яваад ирэхгүй юу? Тэгээ ирээд нөгөө яамд чинь явсан тухайгаар тайлагны ч тайлангаа бичээд өгсөн юм боломж байна гэдэг. Тэгсэн ч удаачгүй нөгөөдөл чинь би асуулаа. За нөгөө бидний явсан ажлын үр дүн юу болж байна гэдэг нэг чинь гэдэг. Тэгсэн чинь за уучлаарай бид нар Солонгосын Экзим банкны санхүүжилтээр, зээлийн санхүүжилтээр аймагуудад дулааны цахилгаан станц барихаар болчихсон. Тэм учраас одоо энэ бидний тэр судалсан зүйл чинь хэрэггүй болсон, хэрэгжихгүй болсон. Ингээд замхарсан байна. Эрчим хүчний салбарын нэрийг доош татсан эдгээр албан тушаалтнуудын зарим нь асар их ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй баримтууд байдаг. Дулааны цахилгаан станц дүрийн захирлаар сүүлд томилогдоод ажиллаж байсан 50 бэхийн нэр эрчим хүчний салбарын тендерүүдийг төвөдөг Багнуур Энерги компанитай хамааралтай. 30 гаруй жил эрчим хүчний салбартай нэрээ холбон яваа тэрээр Багнуур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ сүрийн өмчит компани. Багнуур хотын захирагч эрчим хүчний сайд
сайд гээд merit зарчмаар буюу доороос нь ном журмын дагуу дээшилсэн хүн юм а. За гэхдээ түүний хөрөнгө оруулгын мэдүүлэгт Багнуур энерги гэсэн өгүүлбэр байдгаа өгч байхгүй. За энэ нь ч аргагүй. Улсын бүртгэлийн мэдээллийн санд энэ компани эзэмшигчээр Нямжав гэдэг хүн бүртгэлтэй. За гэхдээ энэ компани ерөнхий инженер, ерөнхий нягтлан бодгочоор нь за түүний эхнэр болоод төрсөн дүүн ажиллаж ирсэн намтар байдаг. За хамаарал бүхий энэ компани өнгөрсөн хугацаанд доод тал нь 74 сая. За дунджаар 6.4 тэрбум төгрөгийн тендер шалгарч байсан нь нээлттэй мэдээллээр ил тод байна. Цуг хэрэгтэй холбогдуулан одоогийн байдал бол 3 хүнийг бол сэжигнээр баривчилсан бөгөөд за нийтдээ 21 газарт прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах нийслэлийн ажлыг бол зохион байгуулсан. За нэгжлэгээр 50 бэх ба түүний хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээрх өндөр үнэтэй олон тооны үйл хөдлөх хөрөнгө болон үнэт хэдлэлүүдийг хураа авсан. За мөн дээрх хэрэгт холбогдуулан эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан товууд орж за сангийн яамны төрийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан Мяма нарыг бол үргэлжлүүлэн шалгаж байна. За түүнтэй хамт шалгагдж байгаа албан тушаалтан бол зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга насан тогтох. Бүрдээ шалгах ажиллагааны явцад түүний гэрээс бэлнээр 10,000 Америк доллар, 11,000 юан, 300,000 вон, 3,000 евро, за мөн түүний хамаарал бүхий этгээдийн гэрээс 70,000 Америк доллар буюу за нийтдээ 350 орчим сая төгрөгийг нэгжилгээр хураа авчээ. За харин энэ мөнгөний их усүрийг тогтоохоор ажиллаж байна. За тэрээр 50 бэхийг сайд байх үед буюу 2020-оос 22 онд яамны төрийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан. За харин 2021 оноос сайдаас буумагсан эрчим хүчний яамны газрын дараагаар хэсэг ажиллаж байснаа өнгөрсөн жилийн амраас хойш зам тээврийн яамд за бас л дараагаар ажиллах болсон. За ингээд эрчим хүчний яамны зарим албан тушаалтнууд эхнээсээ авилгатай тэмцэх газрын хаалгыг татаад хийлж байгаа юм а. Энэхүү 10 аймагт дулааны станц барих ажил гацсны ард авилгын хэрэг нуугдаж байсан байна. Гэхдээ энэ бол зөвхөн нийгэмд ил болсон хэрэг. Ахаад ч 300 гаруй холбогдогчтой 58 авилга албан тушаалын хэрэг шалгагдаж байгааг ерөнхий сайд өөр ямар хэлсэн 98 тэрбум төгрөгийн хууль бус хөрөнгийг хурааж 580 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлээд байгааг ч мэдээлсэн. Энэ мэт гүйцэтгэх засаглалын түвшинд хийгдэж байгаа ажлууд болоод ерөнхий сайд өөрийн барьж байгаа бодлогынхаа талаар ерөнхий сайдаас асууя шууд нэвтрүүлэгт гарах үеэр юу гэж ярьсныг таймлах хүргье. Өнгөрсөн бие махбодд ерөнхий сайд Зандан Шатар үндэсний телевизээр дамжуулан 3 цаг гаруй иргэдийн асуултад хариулсан. Энэ үеэр иргэдээс хэд хэдэн удаа давхардж ирсэн асуултуудын нэг бол төрийн бүтцийг цомхон болгоно гэсэн атлаа яагаад дэд сайд нарыг томилоогийг асуулт хэллээ. Харин үүнд ерөнхий сайдын зүгээс дэд сайд бол аль ч усад байдаг л албан тушаал. Тэд салбартаа хяналт тавьж ажиллана гэж тайлбарлаж ирсэн юм а. Үндсэндээ ардчилсан намынхны ус төржөөд байгаа дэд сайдын албан тушаалыг цаашидж хിവэр үлдээ нийдгээд тэрээр анх удаа өөрийн амаар зарласан нь энэ байлаа. Харин үүний дараа Ахмад наснуудын төлөөлөл тэтгэвэр нэмэх боломжийг ерөнхий сайдаас асуусан. За ингээд тэрээр нэгэн амлалт өгсөн нь 5 жилийн хугацаанд тэтгэврийг 70%-аар нэмэгдүүлэх тухай байсан. Мөн Төв банк болоод арилжааны банкуудын мэдлийн асуудал болох тэтгэврийн зээлийн хүүг бууруулах амлалтыг ч өгөөд амжлаа. Мөн банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүүг бууруулах тухайч ярьсан юм. Энэ хүрээндээ мөнгө хүлээлтийн эсрэг хуулийг өргөн баримтлалаа. Боловсруулах хүчин чадал хамгийн гол дарамт үзүүлж байгаа бол зээлийн хүү байна. Ийм учраас засгийн газраас Монгол банкнд бид улсын хурлаас хамаардаг тусдаа байгууллага ч гэсэн зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж хамтран ажиллах чиглэл хөргүүлсэн байгаа. Мөнгө хүлээлтийн эсрэг хууль энэ хоногийн зээл банк санхүүгийн байгууллагуудын зээлийн хүү 3.5 400 сарын энэ бол тэр чигээр нэг компани аж ахуйн нэгжүүдийн зардлыг хөндрүүлж байгаа хамгийн том хүчин зүйл болчиход байгаа. Ингээд зохицоороо бол эдийн засгийг докторжих бүтцийн өөрчлөлтийн бодлогыг бол дунд хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай. Салбарын төлөөллүүд холбогдож цалин өлсөө нэмүүлэх тухай хэлж байсны дээр хэрэгцээ шаардлагагүй бичиг цаасны ажлыг хөнгөвчилж өгөх хүсэлтийг ерөнхий сайдад тавьж байлаа. Харин тэрээр энэ асуудал хиймэл оюуныг ашиглах боломжтой гэж хэлсэн. За тухайлбал багшид өрдөг ачааллыг хиймэл оюун ашиглан бууруулахаа мэдгдсэн юм. За түншлэн иргэд газар авах гэж хөөцлөж чадахгүй байгаагаа учирлаж байлаа. За ерөнхий сайдын зүгээс Улаанбаатарт газар олгох бололцоо хязгаарлагдмал байгааг нууцсан гэв. За гэхдээ төлөвлөлт хийж болно гэдгийг хэлж ирсэн юм. Харин орон нутгуудад газар олгох эрхийг нь олгоно гэдгийг хэлж байлаа. Орон нутгийн газрын сандаа иргэдэд болох хөгжлүүлэх газрын сан байдгүй. Дандаа үйлдвэрийн зорилтоор юм аж ахуй бизнесийн зорилгоор нэг үл төсөл сонгон шалгаруулахаар нэг үл
дуудлага хулдаагаар зарахаар төлөвлөсөн байгаа нь иргэдэд газар эзэмших асуудал дээр хүндрэлийг учруулж байна. Тэгэхээр энэ тогтолцоог халж зөвхөн төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр дараа үрийн хаалгарч өнөө энэ газрын намыг цэцгэлүүлдэг энэ явдлыг халах. Харин иргэдэд илүү газар эзэмшиж байгаа үгээр иргэдэд газар эзэмшүүлэх эрхийг хангасан ийм хуулийн төслийг боловсруулад ажиллаж байна. 2025 онд усаж компаниудын санхүүгийн тайлан эцэслэгдэж байгаатай холбоотойгоор Эрдэнэс 5-7% компани 1072 хувьцааныхаа ноогдол ашгийг тараах болов уу гэх асуулт ч мөн шууд нэвтрүүлгийн үеэр ирсэн юм. За ингээд ерөнхий сайд хувь хишиг тараах нэрээр бэлэн мөнгө тарааж инфляц хөөрөгдүүлэхгүй гэж хэлв. За ингэснээр энэ сэдв хаагцсан. Харин үүний дараа төрийн өмчит компаниуд дээр гарч байгаа хулгайг цэгцлэх үүднээс олон нийтийн хяналтын зөвлөлийн тухай хуулийг боловсруулж улсын хурлд өргөн мэдүүлнэ гэлээ. Ингэж яаж төрийн өмчит компаниуд дээр бүгжсэн асуудал цэгцэрнэ гэлээ. За мөн төрийн өмчийг хөвчлөх асуудлыг энэ хаврын чуулганаар хэлэлцэхэр байгааг мэдгдсэн. За гисэн ер нь яг үүнийхээ араас шинээр төрийн өмч байгуулах тухай асуудлыг ярьсан нь анхаарал татчихлаа. За энэ нь орон сууцчлалтын банк байгуулах тухай асуудал байсан юм. Ипотекийн зээлийг нэмэгдүүлэх нэрээр шинээр банк байгуулах шаардлагагүй гэж эсэргүүцэх хэсэгч байгаа юм а. Дэлхийн эдийн засгийн форумын энэ жилийн чуулганы үеэр олонний анхаарлыг татсан чухал геополитикийн асуудлууд байгаа дотор Украины дайн, Гренланд, Иран, Венесуэлтэй холбоотой асуудлуудыг дурдж болно. Эдгээрт бүгдд нь ижил зүйл байгаа нь Америк нэгдсэн улсын оролцоо юм а. Тэгвэл уулзалтад Дональд Трамп өөрийн биеэр оролцохоор болжээ. Чуулганы хөтөлбөрт эдийн засгийн уян хатан байдал, эрчим хүчний аюулгүй байдал, байгаль орчны доктортой байдал, дижитал эрен үед ажиллах хүчний хөгжил зэрэг онцлог сэдвүүдийн хүрээнд Spirit of Dialogue буюу яриа хэлэлцээрийг эрхэмсэн утга бүхий урандор болж байна. Уулзалтын үеэр олонний анхаарлыг татсан чухал геополитикийн асуудлууд байгаа дотор Орос Украины дайн, Америк Европын холбоотнуудын хооронд үүсэт байгаа Гренландын статус, Иранд болж байгаа олон мянган хүний амьд хүрсэн жигсаал, Америкийн нэгдсэн улс Венесуэлийн ерөнхийлөгчийг их нутгаас нь баривчилсан зэрэг асуудлууд багтаж байна. Тэгвэл энэхүү уулзалтанд оролцож байгаа нөлөө бүхий хүмүүсийг харвал юун түрүүнд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг дурдах хэрэгтэй. Тэрээр өнгөрсөн оны ихэр ерөнхийлөгч болсон цагаас хойш олон улсын эдийн засаг, аюулгүй байдалд чухал нөлөө бүхий олон шийдвэр санаачлалууд гаргасан дотор тариф, худалдааны хэлэлцээрүүд, мөн Европ ойролт орнууд дахь зэсэд мөргөлдөөнүүдийг дуусгахад чиглэсэн алхмуудыг дурдж болно. Тэрээр Давосын үеэр газан зориулсан их тайвны эвслийн гишүүдийг зарлах магадлал өндөр байна. Мөн Украин улсын эрх баригчтай уулзаж дайныг дуусгах хэлэлцээрийг үргэлжлүүлэх талаар хэлэлцэн гэж байна. Дашин дуртагт Дональд Трампын хамгийн сүүлд оролцсон олон улсын томоохон хэмжээний уулзалт нь өнгөрсөн оны 9-р сард болсон нэгдсэн үндэсний байгууллагын 80 дахь удаагийн ерөнхий ассамблеийн чуулганы нээлт юм. Тухайн үед тэрээр нэгдсэн үндэсний байгууллагын чадварыг асар сул байна гэж үзэн дэлхийд дахинд болж байгаа дайн дажин хямралыг шийдэж чаддаггүй, хоосон амлахаас цаашгүй гэж тунхурцаар шүүмжилж байв. Тиймдээч энэ удаагийн Давост оролцохоор цугласан 130 гаруй улсын төлөөллүүдийн Дональд Трампын хэлэх үг хийх үйлдэлийг дэлхийн нийт чих тавин хүлээж байна. Дональд Трампаас гадна бусад онцлог зочдыг харвал Хятад улсаас ерөнхий сайдын орлогч Хэл Лифен оролцсноо. Мөн Европын төрийн тэргүүнүүд, нэгдсэн үндэсний байгууллага, олон улсын валютын сан, Дэлхийн хөгжлийн банк, НАТО, Дэлхийн банкны удирдагчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл болж OpenAI, Nvidia, Microsoft, DeepMind зэрэг технологийн компаниудын удирдлагууд оролцохоор зарлагджээ. Энэхүү хурлыг дэлхийд даяар нэгэн зэрэг 200 гаруй хэвлэл мэдээллийн агентлагууд шууд дамжуулах юм. За энэ хөө Швейцарын Давос хотноо дэлхийн эдийн засгийн чуулган өнөөдрөөс эхэлж байна. За Монгол улсын тухайд гэвэл ерөнхий сайд Зандан шатаар аргалуулсан баг хамт олон дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа. Яг одоо газар дээр нь ажиллаж байгаа эдийн засгийн сэтгүүлч байгальтай уулзаж түүний байр суурийг сонсъё. Сайн уу байглаа? Өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр ер нь яг уур амьсгал ямар байна? Одоо яг дэлхийн эдийн засгийн чуулган эхлэх гэж байна шүү дээ. Онцлог сэдвүүд юу байна вэ? За Тэгэхээр 56 удаагийн дэлхийн эдийн засгийн чуулган яг өнөөдрөөс эхэлж байна. Энэ чуулган бол дэлхийн улс төр эдийн засгийн шинжлэх салбарын ингээд хамгийн шилдэг юм маань зэгцэд илүү их хүмүүс оролцдог ийм чухал чуулган байгаа. За энэ удаагийн чуулганы хамгийн чухал арга хэмжээ нь хамгийн чухал сэдв нь өөрөө юу юм гэхээр одоогийн дэлхийн эдийн засаг улсын байдалтай холбоотой. Өөрөөр хэлбэл яриа хэлцээний амин сүнсийг сэргээх гэдэг сэдвэнд болж байна. Нэг талаас манай дэлхийн өнөөдөр маш их хурдмал байдалтай олон улсын харилцаа геополитикийн харилцаа маш хурдмал. Хоёрдугаар нь тодорхойгүй байдал нь үүссэн. Ямар нэг
эдийн засгийн хориг арга хэмжээ авахд бэлэн энэ нөхцөл байдалтай байгаа учраас энэ бүхэл бүтэн асуудлыг шийдэхэд юу чухал юм бэ гэхээр ойлгоцол харилцан яриа чухал учраас яриа хэлцээний арилж нүсийг бүтлийг сэргээх нь гэдэг ийм урайнд оролж. Тэгэхээр Монгол улсын тухайд гэвэл ерөнхий сайдаар ахлаасан баг хамт олон оролцож байгаа шүү дээ. Тэгэхээр яг Монгол улсын байр суурь ямар байгаа вэ? Энэ хүү форумд оролцох одоо ямар яриа хэлэлцээрүүд хийгдэх төлөвлөгөөтэй байгаа вэ? За ер нь бол энэ хэд хоногийн хувьд гэх юм бол ерөнхий сайд замнаш хатар замун бусад дагалдах сайд нар холбоот гадныхан бол хэд хэдэн чухал арга хэмжээг оруулах товтой байна. Түүнээс та бүхэндээ товчхон одоо мэдээллийг хүргэе. За ерөнхий сайд замнаш хатрын хувьд нэгдүгээр багц хэдэн юу юм гэхээр эрчим хүчтэй шилжилттэй холбоотой асуудлуудад оролцож анализтээс өөр байр суурийг илэрхийлэх товтой байна. Ялангуяа эрчим хүч ба материалын шилжилт, эрчим хүчний аюулгүй байдлын талбарт аль улс даваад байр суурь эзэлж аваа гэдэг нь эрчим хүчтэй холбоотой асуудал оролцох товтой. Хоёрдугаар жуулчдын олон хамгаалалттай холбоотой юм чухал хуралдаанууд оролцох товтой. Монгол улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн шилжилтийг хийхний үүднээс бол ажилтны салбарыг маш ихтэй хөгжүүлж байгаа. Ерөн сүүлийн үед манай одоо маш ихтэй хөгжиж байгаа нэг салбар бол яхаа аргагүй ажилтны салбар. Тийм учраас дэлхийн ажилтны чуулга улсын өндөр түвшний хуралдаанд бол ерөнхий сайд замнаш хавтрын хувьд оролцох товтой. Байгаль хамгаалалттай холбоотой асуудал дээр өөрийн байр суурийг илэрхийлэх товтой. Дээрээс мөн ягаагүй өнөөдөр яригдж байгаа юм. Химик оюутан технологийн дэвшилттэй холбоотой энэ чуулга уулзалтуудад бол товтой. Мэдээлэл хүргэсэнд баярлалаа байглаа. Баярлалаа. Альж байгууллага цомхон байхыг эрмэлзэж байхад Монгол банк сүүлийн 5 жил орон тоогоо 400-аас 700 болгож өсгөжээ. Тиймээс улсын хурлын дарга учрал Монгол банкнд аудит оруулахыг ерөнхий аудиторт харин дотоод бүтцийн асуудлыг засахыг Монгол банкны ерөнхийлөгчид чиглэл болголоо. Бараг бодлогын мөнгө болчиход байна шүү дээ. Тэгээ сүүлдээ явсаар аваад одоо мөнгөгүй бодлого болох ийм хэмжээд очлоо. Тэгээ одоо маш их алдагдaltaй. Бараг 10 их нийтийн алдагдaltaй. Тэгээ одоо энэ чинь бараг 5 жилийн өмнө нэг 400 хүнээр ажиллаж болоод байдаг байсан. Хоронтоо нэмэгдсэн. Чиг үүргийн давхардл хийх. Хин юу хариуцж байгааг нь мэдэгддэггүй. За ингээд одоо мөнгө төгрөг хэвлэдэг. Ийм хариуцлага алдсан. Тэгээ энэ болгон шиг ерөөсөө л эцсийн ачааг нь иргэд л үрээддэг. Бүтцийн ажлыг бол ер нь эх 7 хоногт би бүтцээ батлаад эхний үе шатны ажлаа эхлүүлнэ гэж ингэж бодож байгаа. Түүнтэй зэрэгцээд бас тэмүүлэн гишүүний ажлын хэсэг ирж ажиллах үед бол бид нар 5 жил дунд хугацаанд 2030 он хүртэл төв банкны хийх ёстой ажил мөн шаардлагатай их уртлын дэмжлэг энийг бид нар гаргацсан байж байгаа. Тэгээд аудитын шалгалт хурлын ажлын гишүүдийн шалгалт ажиллаад хаврын чуулган эхлэхэд бол бид нар ер нь нэлээдгүй бас хууль эрх зүйн шаардлагатай өөрчлөлтүүдийг бас өргөн барих боломжтой. 46 дарга нэршилтэй удирдах ажилтнууд байсан нь манайх бол 32 болгож буулгасан байна. Бүцгэн Монголын хувьд бол одоо ямар нэг асуудал байхгүй ажиллаа хийх одоо ийм үндсэн чиглэлтэй 26 оныг бид аудитын үр нөлөөг тооцох үнэлэх жил болгож ингэж ажиллаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол манай аудитын үр нөлөө эдийн засаг нийгмийг хөгжүүлж ямар үр нөлөөтэй гэдэг талаас бид нар энэ жил зорилт тавьж ажиллаж байгаа. Монгол улс түүхэндээ анх удаа алдагдaltaгүй төсөв батллаа хэмээн бодлого боловсруулагчид аморалдаа уулзгааж байсан нь саяхан. Гэтэл энэ алдагдaltaгүй батлагдсан төсөвтөө засгийн газар хэмнэлтийн тодтгол хийгээд 2025 оны төсөв 1.2 их найд төгрөгийн алдагдaltaй гарлаа. Нүүрсний үн онцнаас шалтгаалж 2025 оны төсөв батлагдсан дүндээ хүрч чадахгүй нь өнгөрсөн оны эхний улиралдад тодорхой болсон. За үүнийг ч улсын хурлын гишүүдээс эхлээд эдийн засагчид тухайн үедээ сануулцгааж. За ингээд явж 7 дугаар сард төсөвт 2 их найд гаруй төгрөгийн хэмнэлтийн тодтгол хийсэн. За гэсэн ч 2025 оны төсөв 1.2 их найд төгрөгийн алдагдaltaй гарчээ. За энэ татврын орлого буурсантай холбоотой гэж үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 2025 онд татврын нийт орлого 27.1 их найд төгрөг болж 2024 оноос 331 тэрбум төгрөгөөр буурсан байна. За үүнд орлогын албан татвар 431 тэрбум, ашигт малтмлын нөөц ашигласны төлбөр 1.2 их найд төгрөгөөр буурсан нь гол нь нөлөөлжээ. Орлогын албан татврын орлого өмнөх онтой харьцуулахад 432 тэрбум төгрөгөөр 5% баруул буурсан байна. Мөн нүүрсний үнийн бууралтай холбоотойгоор ашигт малтмлын нөөц ашигласны төлбөр хураамжийн орлогын бууралтаас шалтгаалan бусад татвар хураамжийн орлого өмнөх онтой харьцуулахад 1.4 их найд төгрөгөөр буурсан нь бол татврын орлогын бууралтад бол голлох нөлөөг бол
үзүүлсэн байна. За мөн урсгал зардал өмнөх оны мөнгөөс 1.3 их найд төгрөгөөр өсөлт нь бол төсвийн зардлын өсөлтөд бол голох нөлөөг үзүүлсэн байна. Энэхүү өнгөрсөн онд татварын орлого буурсанд гайхах зүйл алга. Учир нь сүүлийн 3 жилийн хугацаанд тасралтгүй нэмэгцээр ирсэн аж ахуй нэгжүүдийн тоо өнгөрсөн онд буурсан үзүүлэлт гарчээ. Тодорхойлбол 2025 оны сүүлээр 263 мянган хуулийн этгээд бүртгэгдэж, өмнөх оноос 0.2%-аар буурсан байна. Хэдий 0.2% гэдэг бага юм шиг сонсогдохч 600 орчим аж ахуй нэгж хаалгаа хааж бүртгэлээ асуулсан гэсэн үг юм. Үүнийг дагаад аж ахуй нэгжийн орлогын албан татварч гэсэн буурах нь тодорхой юм аа. Энэ бол аж ахуй нэгжүүд ашиггүй ажиллаж бизнесийн орчин болохгүй байгааг илтгэх нэг тоо юм. Гэхдээ нөгөө талдаа эдийн засаг өсөлттэй болжээ. 2025 оны эхний 11 сарын өссөн өсөлтөөр манай улс эдийн засаг 6.4%-ээр өссөн байгаа. За 6.4%-ээр өсгөд тал хувь нь бол хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэлтийн өсөлтөд хол нөлөө үзүүлж байгаа. За мөн уулуурхай олборлолтын салбарын нэмэгдэл өртөг бол 6.4% гэж авч үзсэн 1.21% нь бол уулуурхай олборлолтын салбар болон барилга аж үйлдвэрийн салбарт бол ногдож байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол эдийн засгийн өсөлтийг хангаж байгаа энэ гол салбарууд бол хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилга, за мөн үйлчлэгийн салбарууд бол өсөлтийг бүрдүүлж байгаа гэсэн үг. 2025 онд засгийн газар 85 сая тонн үрсийг $70 борлуулахаар тооцсон. Гэсэн чинь тооцоол нь бас л биелсэнгүй. Хэдий оны эцэс 83.9 сая тонн үрс экспортож зорилттой төхүүлсэн ч үүний хувьд тооцсноос тар байлаа. Нүүрснээс орж ирэх энэ орлогын алдагдлыг нөхсөн нэг зүйл нь зэсийн баяжмал байлаа. Тодорхойлбол өнгөрсөн он зэсийн баяжмлын экспортын орлого 75%-аар өссөн байна. Ингэж өсгөд геополитикийн хорцодмол байдал их гүрнүүд зэсийн нөөцөг бүрдүүлэлтэд нэмэгдүүлсэнтэй шууд холбоотой гэж мэргэжилтнүүд дүгнэж байлаа. Доллар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Тэнгэр телевиз энэ 7 хоногт залуусын тулгамдсан асуудлаар цоврал сурвалжлагуудыг бэлтгэн үзүүлэх болно. Сүүлийн үед бэлгийн замын халдварт өвчин, насанд хүрээгүй хүүхдийн жирэмсэлт гээд өсвөр үе залуучуудын эрүүл мэндтэй холбоотой баримтууд дэлгэгдэж яаж хэрхэн хамгаалах арга олохгүй дэмэл шогшорцгааж байна. Гэхдээ хүн бүр залуу аж үзсэн учраас энэ насныг энэ томоогүй залуу насаа бодоод хамгаалах арга замыг илэрхийлэх нь бидний үүрэг юм. Энгийн жишээ бол бэлгэвч. Дөнгөж сая би энэ бэлгэвчийг эмийн сангаас худалдаж авлаа. За бэлгэвч буюу бэлгийн харилцаанд орохдоо хамгаалдаг энэ зүйлийг худалдаж авах нь бол огт ичмээр зүйл биш. За гэхдээ дийлэнх залуучуудаас асуухад эмийн сан болон дэлгүүрээс бэлгэвч худалдаж авахдаа ичдэг гэж хариулж байгаа юм. Та хэдэн настай вэ? Одоо 21 настай. Эмийн сан юм уу дэлгүүрээс өмнө ер нь бэлгэвч худалдаж авч ирсэн үү? Авч үзээгүй. Хаваг нь хэрэгтэй гэдгийг мэддэг. Гэхдээ худалдагч болон хамт үйлчлүүлж байгаа эмийн санд байгаа хүмүүсээс санаа зовоод тэгээ бас өөрөө эмхтэй учраас авах нь ичмээр санагддаг. Ер нь яхаа юу гэдэг шүү дээ. Худалдагчд надад олон хүнтэй авах ер нь л авах хэцүүлдэг. Хөнгүү үед л ер нь олон хүнтэй үйл угаасаа ер нь л авах хэцүүлдэг шүү дээ. Тэгэл хүн гарахын үлээж байгаа л хүн багтаа үед нь л авдаг та. Гэхдээ энэ асуудлыг олж харсан хэд хэдэн сайн жишээ байна. За тодорхойлбол ийм онс онлайн эмийн сангийн үйлчилгээнд төрөл төрлийн бэлгэвчийг онлайнаар захиалан хүргүүлж авах боломжтойгоор байршуулжээ. За өөр нэгэн жишээ бол Билог технологи компани залуус. Тэд хүний оролцоогүйгээр бэлгэвч худалдаа авах боломжтой төхөөрөмж бүтээсэн байна. За энэ төслөө бэлгэвч айсуу гэж нэрлэн 24 цаг ажиллуулахаар төлөвлөж банкны картаар эсвэл QPay уншуулан төлбөр төлөх боломжтойгоор шийдсэн. За Улаанбаатар хотод туршилтаар хид хидийг байршуулан ашиглалтад оруулсан боловч олноор нь зэрэг байршуулах боломжгүй байсан учраас хараахан үр дүнд хүрээгүй байна. Бид нэр яг нэг бэлгэвчний машина нэлээд хэдэн газар тавьж туршиж үзсэн. Тэгээд гэхдээ нэг
бэлгэвчин дээр бол нэг хэрэгцээнд бас яг бүр тийм одоо 100% өөр газраас авах боломжгүй гэдэг ч юм орлох бас боломжтой байгаад байдаг. Тэгэхээр яг нэг машин маань бүр олон болж иж одоо бүр юм гарын доор 100-аар нь 200-аар нь тавьж ч юм уу тэгжээж яг юм илүү үр ашигтай явах юм байна. Тэгэхгүй болохоор яг нэг бид нэр 1 машин, 5 машин, 10 машин ингээд тавьдаг. Тэгээд хаана байгааг нь мэддэхгүй яг нэг хүн чин гарын ойр байж ингээд авах боломжтой байгаад байдаг. Тэгэхээр яг үр дүн нь бас сайн галж чадаагүй гэж харж байна. Худалдаа авах энгийн процесс мэт боловч санаа зовох гэсэн мэдрэмжийн цаана хүсээгүй жирэмслэлт, нөхөн үржихүүн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтгээд залуусын хувьд чухал асуудлууд хөврнө. Гэхдээ ганц төхөөрөмж, ганц төсөл асуудлыг бүрэн шийдэхэд хангалтгүй. За манай улсад жилд 10,000 гаруй хүн бэлгийн замын халдварт өвчнөөр онцлогдож байна. Иймээс хувь хүний ичих мэдрэмжийг буруутгах биш, мэддэгч хэрэгжүүлж чадахгүй байгаа бэлгийн боловсролыг нийтэд ойлгуулж, за наандчил эцэг эхчүүдийн ярихгүй өнгөрөх хандлагыг өөрчлөх хэрэгтэй байгаа нь харагдаж байна. Монгол залуусын бас нэг сэтгэл эмзэглүүлсэн асуудал бол мансууруулах бодис хар тамхины хэрэгт холбогдох сэдвийн 60 орчим хувийн ердөө 13-аас 25 насныхан байна. Өсвөр насныхан хэн нэгний шахалтаар эсвэл сонирхон ганцхан удаа хэрэглэж донтох тохиолдол нэмэгдэж байна. Хамгийн аюултай навхудаа мансууруулах бодис сэтгцэд нөлөөлөх бодис хэрэгэлсэн хүмүүсийн 25% нь цаашид донтох магадлалтай гэсэн судалгаа бий. Тиймээс хүүхдээ жоохон гэж бодолгүй өсвөр наснд нь анхаарч хараа хяналттай байхыг эмчнэр сануулж байна. Иргэнгээ одоо 17 настай донтолтын эмчилгээ хийлгэж байгаа нэг нь анх 15 настай байхдаа байрныхаа таньдаг ахын шахалтаар сонирхож мансууруулах сэтгцэд нөлөөлөх эмийг хэрэгэлсэн. Ганцхан удаа сонирхоод хэрэглээд үзье гэж бодсон ч донтож 2 жилийн хугацаанд тасралтгүй хэрэгэлсэн гэлээ. Донтолтоосоо болоод гэрээсээ дайжиж тухайн бодисоо хэрэглэхийн тулд улсаар энэ бага балчир насндаа олон асуудалтай нүүр тулж өөрийгөө болоод эргэн тойрныхоо хүмүүсийг сэтгэл зүйн дарамтад оруулснаа бидэнтэй хуваалцлаа. Ээж нь түүнийг анзаараагүй бол хэрэгэлсээр донтолтын илүү хүнд хэлбэрт хүрч сэтгцэн эмгэгтэй болох дээрээ тулсан байсан гэлээ. Яг 2 жилийн хугацаанд хэрэглэхэд анхаараагүй бас яг донтож эхлэдэг жил болж байгаа гэдэг. Яг энэ дээрээ анзаарсан гэвэл яг амар төрөн ууртай болсон байсан. Ингээд ой санамж маш муутай болсон байсан. Тэгээ ерөөс ингээд олдохгүй бол байхгүй бол ингээд маш их ууртай. Тэр нь олдсон бол амар тийм баяр хөөртэй сайхан зад болчихдог тийм. Тийм хүмүүстэд хэлхийвэл ер нь нуулуу гэрийнхэнтэй сайн хэлж ярилцаад яг энэ талаас яг нэг зөв тал руугаа ингээд энэ зүйлийг болно гэж яг гэрийнхэнтэйгээ сайн ярилцах хэрэгтэй. Донтолтын төвшөнд хүрсэн хүүхдүүдийн 96% нь багадаа эцэг эхийн үл хайхралт эсвэл сэтгэл зүй болоод биеийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд байна. Түүнчлэн эцэг эх нь багаасан бүх зүйлийг бэлэнчилсээр шийдвэр гаргах чадвар нь сул хүүхдүүд бусдад уруу татагдаж хар тамхи мансууруулах бодис хэрэглэх нь түгээмэл байна гэсэн юм а. Мансууруулах бодис сэтгцэд нөлөөлөх бодисыг хэрэгэлсэн эсхийг мэдхийн тулд эцэг эхчүүд хүүхдийнхээ гар шуу хэсгээр тариурын сорив байгаа эсхийг харах нь чухал юм а. Түүнчлэн хүүхдээсээ өвснээ нийхүүн үнэр үнэртэж буй эсхийг анзаарах, үүнийгээ дарахын тулд хурц үнэртэй ус төрөх тохиолдол бий гэлээ. Үүнээс гадна сэтгэл зүйн байдал нь тогтворгүй болж ажил хичээлээ салгардуулж, мансууруулах бодис хэрэглэхийн тулд мөнгө хайх зэрэг тохиолдол хүүхдүүдэд их анзаарагддаг болохыг эмчнэр хэллээ. Сэтгэл зүйн хувьд бол тухайн нээлттэй чөлөөтэй гэр бүлийнхэнтэй харьцдаг байсан хүн бол илүү дотгошоогоо болох юм а, нууж хаах байдлаар эсвэл дотгошоогоо дугуй байсан хүмүүс нь гинтинх яриа хөрөөдөө олж ирнэ. Дээрээс нь хурцан характертай бие барьж чадахгүй өөрийгөө одоо ингээ хэн чадах чадвараа алдах байдлаар бол ажиллаж болно. За үүнээс гадна одоо зүгхэнд нь карманд нь ямар нэгэн зүү тайруур мэдхгүй юм бодос одоо өвс урмал байна уу гэдгийг бол ажиллах хэрэгтэй. Эцэгчүүд юун дээр анхаарах вэ гэхээр хүүхэддээ ер нь хараа хяналттай байх хэрэгтэй. Эргэн тойрных нь ямар хүүхдүүдтэй найзаж нөхөрлөөд байгаа тал дээр нь маш их анхаарах шаардлагатай байгаа. Дийлэнхтэй энэ төрлийн гэмт хэрэгт эцэгхийн хараа хяналт байхгүй ямар нэгэн байдлаар гэр бүлийн салалттай ч юм уу те холбоотой холбоотойгоор энэ төрлийн гэмт хэрэгт хүүхдүүд холбогдох шалтгаан нөхцөл нь болоод байгаа.
Донтолт бол нэг төрлийн сэтгэл зүйн эмгэг өвчин. Өнөөдөр энэ төрлийн өвчинд хинч нэрвэгдэж болно. Тиймээс эмчлүүлэх донтолтоо салхатан сэтгэл санаагаар дэм болох зэрэг нь ирээдүйн зөв нийгмийн үндэс болдог байна. Учир нь мансууруулах бодис сэтгцэд нөлөөлөх бодисод донтсон нэг иргэний ард хамгийн багадаа 20 хүн хэрэглэх эрсдэлтэй тул уруудаж яваа нэгнээ дэвслэх бус татаж гаргахад нь улс үндэстнэрээ анхаарах цаг болжээ. Улсын 1-р төв эмнэлгийн баг хамт олон цусны хавдартай 36 насанд хүрсэн иргэнд үүдэлс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж байжээ. Энэ туршлага дээр үндэслэн анхудаа цусны хавдартай хүүхдэд үүдэлс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн байна. Улсын 1-р төв эмнэлгийн оюун дэлгэр ахлагчтай баг санаачлан их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Турк улсын Medical Park эмнэлэг, Тика олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлжээ. Эмчилгээ хийлгсэн Мичидмаа охин бага наснаасаа цусны хавдраар онцлогдож өвчин нь удаа дараа сэтэрч байжээ. За эмчилгээ 12 дугаар сард хийгдэн охины биеийн байдлыг 1 сар гаруй хугацаанд ажигласан байна. Одоогоор Мичидмаа охины биеийн байдал хэвийн эмчийн хяналтанд байгаа гэлээ. Тэр шин залуу үүдэлсийг өөрөрлөх юм бол тэр цус түлжүүлэх аппаратанд нь суулгаж өгч яах гэсэн. Тэрнээс өмнө бол тэр цусны аппаратанд нь байгаа цус түлжүүлэх хэрэгтэнд байгаа тэр хавдрын эсүүдийг өндөр тонгийн химийн эмчилгээгээр одоо бүрэн дүүрэн устгадаг ийм талтай юм байна. Ингэж бүрэн дүүрэн устгасныхаа дараагаар нөгөө шинээр ялгаж авсан тэр одоо өөрөө ялгарч хөгжих ийм одоо боломжтой эсээ бид нар буцааж сэлбэж байна гэсэн ийм үг. Шин юм хэрэгжээд эхлэхэд бас одоо ганцхан одоо нэг төв нэг байгууллагын асуудал биш тийм ээ. Энэ бүхэл бүтэн салбартаа л одоо бид хэрэгжүүлэх хэрэгтэй. Сая манай цус судлаач эмчнэрийн хэлж байгаа тоо баримтыг харахад бол ерөн ойролцоогоор цусны хавдартай хүүхдүүдийн тоо жилдээ 100 гаруй байж байна. Энэ цус тунгалгийн булчиг бүгд ороод шүү дээ. За үүнээс одоо 4-5 хүүхдэд одоо үүдлийг шилжүүлэн суулгах эмчилгээ шаардлагатай болж байна. Тэгэхээр үүдлийг шилжүүлэн суулгах эмчилгээ шууд эхний сонголт биш байхгүй юу? Эхлээд бол одоо хим эми хавдрын эсрэг эмчилгээнд хамрагдаад эдгэрдэг бас байгаа. За тэрэндээ эдгэрхгүй байгаагнуудын дараагийн эмчилгээний шатанд авч ярьж байна тийм ээ. Тэгээд энэ төвшөнд одоо хүрэхэд жилдээ 4-5 хүүхдэд эмчилгээний асуудал яригдах юм байна. За тэгээд бас төрлүүд нь өөр болж эхэлж байна. Тэгэхээр энэ төрлүүдийг бас ашиглаж жишээлбэл хүүхдийн өөрөөс нь одоо донор ис авч болохгүй тохиол яах юм бэ? Тэгвэл хүндлэнгийн өөр одоо донор авах хэрэгтэй болно шүү дээ тийм ээ. За тэгээд энэ донорыг авах. Нөгөө эртний донор утгах юм бол цусны донор арай өөр. Арай их хялбар хүүхдэд аюултай биш. Нөгөө цусны хэмт эсээс нь авдаг учраас тийм ноцтой аюултай биш байдаг тийм ээ. Сүүлийн жилүүдэд цусны хавдрын тохиолдол нэмэгдэж оншилгоо эмчилгээний асуудал эрүүл мэндийн салбарт томоохон сорилт болж бий. Өмнө нь ийм онцтой хүүхдүүд гадны улсад өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог нь санхүү мөнгнөөс эхлээд хүнд асуудал байв. Харин энэ эмчилгээг Монгол улсад хийж эхэлснээр иргэдийн гадаад руу урсах зардлыг бууруулах, за эх орондоо чанартай үйлчилгээ авах боломж бүрдэж байна гэж салбарынхан үзэж байна. Одоогоор жилд цусны хавдартай 4-5 хүүхэд эмчлэх төлөвлөгөөтэй байгаа гэлээ. Харин эмчилгээний шаардлагатай төсвийг шийдвэрлэхээ эрүүл мэндийн сайд онцолж байлаа. Социалист суртал ухаалгад хамгийн их хэлмэгдэж 70 жил нар үзээгүй салбар бол яалтчгүй Монголын уламжлалт ангаах ухаан, өглөө сэрэлт зэрэг социалист кинонд хамгийн муу хүний дүрийг маарам хүнээр төлөөлүүлсэн нь монголчуудын сэтгэхүйд нөлөөлж 50000 жилийн түүхтэй уламжлалт ангаах ухаан орхигдож мартагдах харанхуй үе. Улмаар зах зээлийн нийгмийн хахир шуургыг давж өнөөдөртөө залгасан. Тэгвэл Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх Монголын уламжлалт ангаах ухааныг хөгжүүлэх тухай зарлигийг 1-р сарын 16-ны өдөр гаргаж энэ өдрийг Монголын уламжлалт ангаах ухааны өдөр болгон зарласан нь төр бодлогоор 50000 жилийн түүхтэй салбарыг дэмжих болсон нь хожууч гэлээ тун чухал шийдвэр боллоо. Уламжлалт ангаах ухааныг хуулийн эрх зүйн хүрээнд хүлэмжшүүлсэн цаг хугацаа 90 оны арчлаас хойш тологдно. Өдгөө уламжлалт ангаах ухааны салбарт хэвтэн эмчлүүлэх 44000 гаруй ор бүхий, 80 гаруй эмнэлэгт 1277 эмч, 457 совилогч, эмнэлгийн мэргэжилтэн ажилладаг. Монголд 6 эмийн үйлдвэр уламжлалт ангаах ухааны 1100 гаруй эм үйлдвэрлэж байна. Одоо гагцхүү уламжлалт ангаах ухаанаа өрний ангаах ухаантай зэрэгцүүлэн хөгжүүлэх, үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх, мэдлэг мэдээлэлээр хангах ажил зайлшгүй өгүүлэгдэж байгаамаа. 2009 онд бол H1N1 рүү мам татсан төвчээж ороод хөсөөтдөр одоо H1N1-ийг эдгээгээд ингээд гарч ирж байлаа. Сая бол Мөнх сайхан сайдын үед одоо
уламжилт ангаах ухааныг одоо энэ ковид руу одоо төвчээж орё гэдгийг яриад тэгээд энэ цэргийн госудаал руу ороод одоо анхдагч нь болоод бид нар орж илийн нэг эдгээс Монгол уламжилт ангаах ухааныхаа энэ дэлхийд ховордсон байгалийн цэвэр бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь бол ирээдүйд та бүгд урт насаж удаан жаргахад асар ач холбогдолтой. Одоо сойрхон батлуулаад байгаа зорилгын нэг эмийн талаарх бүлдэд бүлэгт ард иргэдийг уламжлалт эмийн хэрэглээг хэвшүүлэх гэсэн нэг том заалт орж ирж байгаа. Уламжлалт эмийг ямар үед нь одоо Европ эмтэйгээ авсрах юм уу, нэг бол тусдаа хэрэглэх боломжтой вэ гэдгийг ард иргэдэд нийгмийн эрүүл мэндийн түвшинд бас заахаар. За өнөөдөр Монголд 6 эмийн үйлдвэр одоо уламжлалтын 1100-аад төрлийн давхарцсан тоогоор эмийг үйлдвэрлэж байгаа. За энэ дээр бид нэр экспортын хувьд бол эмийн түүхий эмийг бол Польш, Унгар гэсэн улсуудад одоогоор экспортлт юм байна. За одоогийн байдлаар 2022 оны одоо мэдээгээр 730 сая төгрөгийн одоо 280-аад төрлийн эмийг экспортлсон байна. Одоо зүгээр уламжлалт ангаах ухааны жордын суурлаад нэг шинэ эм бүтээхэд бол 15-аас 16, 17, 18 жил орно. Бүтэн үнийн хувьд бол нэг өндөр биш штэ бас. Одоо би бол нэг өөрийнхөө сургуулийнхантайгаа нийлээд 10 гаруй эм хийсэн юм байна. Одоо энэ юунд 50 ус эмийн компанид үйлдвэрлэгдээд тэгээд одоо энэ бүх Монгол орондоо ял борлуулалт хийдэг. Одоо манай нэг курс эмчээр 30 мянган төгрөгийн үнэтэй ч юм байна. Одоо энэ Европ гэдэг юм гадаадаас орж байгаа эмүүдээс бол нийлээдгүй бага үнэтэй. Харин хэдийн хөгжлийг ярихын тулд уламжлалт ангаах ухааны эмчилгээ, үзлэг онцлогоо, эм танк хэрхэн инновацчлуулах, өндөр технологиг хэрхэн нэвтрүүлэх вэ? Нэгэнт хол тасарсан урд хөршийн уламжлалтын эмчилгээтэй хэрхэн зэрэгцэх, дэлхийд гарах вэ гэдэг асуудал урган гарч ирж байгаамаа. Тэнгэрлэлцтэй хамтаагаад баярлалаа үзэгчдээ 7 гаруй мэдээллийн хөтөлбөр хүргэлжилж байна. Худалдаа хөгжлийн банк 2021 оноос эхлэн хуримтлалыг дадал болгох хадгаламжтай иргэдийг бий болгох зорилгоор хуримтлалтай Монгол урамшуулалт аяныг жил бүр зохион байгуулж ирсэн. Энэхүү аяны 2025 оны супер азад нь тодорч шагналаа гард авлаа. Худалдаа хөгжлийн банк сүүлийн жилүүдэд харилцагчтай илүү ойртож олон төрлийн урамшуулалт хөтөлбөр хэрэгжүүлэх болсон. Үүний нэг нь хуримтлалтай Монгол аян юм. Тухайлбал өнгөрсөн хугацаанд энэхүү аяны хүрээнд 3000 гаруй харилцагчаа мөнгө урамшууллаар урамшуулж 7 харилцагчтай байр бэлгэлжээ. Түүнчлэн өнөөдөр хуримтлалтай Монгол 2025 аяныхаа нэг өрөө байрны эзнийг тодруулж түлхүүрийг нь гардуулж өгсөн юм. Мөн 12 дугаар сарын аздаа 50 харилцагчаа тодруулж мөнгөн хэлбэрээр урамшууллаа. За худалдаа хөгжлийн банктай 23 оноос хойш данс нийлгэж харьцаж үйлчлүүлж байгаа. Тэгээд энэ удаагийн тохирлоор одоо аздаа харилцагч болсонд маш их баяртай байна. Тэгээд дараагийн одоо энэ урамшуулалт аялалд нэгдээд та бүгдийг бас одоо супер азтан болоорой гэж та бүгдээс хүсье өрөөё. Окей, баярлалаа. За хадгаламж гэдэг маань бол эргээд харилцагч хадгаламж эзэмшигч бид хэдийн маань бол ирээдүйд үүсч болох санхүүгийн одоо гарч болох санхүүгийн хүндрэлээс өөрсдийгөө хамгаалах боломжтой хамгийн ингээд хийхэд амархан зүйл байгаа. Тийм учраас та бүхэн маань нэг том дүнгээр орж ирээд хадгалуулахыг хүлээх өдөр тутамдаа баг дүнгээр хоримтлуулаасай гэж хүсэж байна. Хуримтлалыг дадал болгосноор гинтийн санхүүгийн эрсдлээс сэргийлэх үр ашигтай байдаг учраас хадгаламж нээж хуримтлал үүсгэхийг Худалдаа хөгжлийн банкнаас уриаллаа. Худалдаа хөгжлийн банкны онлайн банкар болон өөрт ойр салбарт хандан хуримтлалаа үүсгэх боломжтой юм а. Хөтөлбөрийн хэсэгт цаг агаарын мэдээ хүргэе. Өнөө өглөө 7 цагийн байдлаар Улаанбаатар хотод хасах 35 хэм, нисэх яармаг, тэрэлж орчмоор хасах 40 хэмийн хүйтэн байсан болохыг Цагур орчны шинжилгээний газраас мэдээсэн.
Улаанбаатар орчмоор багавтар үйлдэл цас орохгүй салхи баруун хойноос секундэд 2-7 м, өдөртөө хасах 26-аас 28 хэмээн хөтөн байна. Ойрын хоногудад ихэнх нутгаар цаг агаар тогтун хөтний ирч хадгалагдана. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-аас 10 м, говь талын нутгаар секундэд 12-аас 14 м хүрч ширүүсэн. Дархтын хотгоор Идэр, Тэс, Сэлэнг, Ерөө, Голын хөндийгөр хасах 35-аас 40 хэм, Хангай, Хүсгэл, Хинтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдар голын их, Иг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Уул, Цалх голын хөндийгөр 27-аас 32 хэм, Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр хасах 17-аас хасах 22 хэм, харин бусад нутгаар 23-аас 28 хэмийн хөтөн байна. Тэгвэл хүмүүсийн хүүтрэлтэй холбоотой зүйл бас ярьж байна. Энэ хүүтрэл гэдэг нь ерөөсөө туйлын хуйлрал гэдэг зүйлтэй холбоотой. Энэ нь болохоор мэрэгжлийн хайлгаарууд polar vortex гэдэг. За энэ нь бол polar vortex нь хоёр төрлийн байдаг. Tropospheric polar vortex, stratospheric polar vortex гэж. За энэ хоёрын хувьд бол tropospheric нь тэр туйлын хуйлрлах хөдөлгөөн нь бол жилийн турш өөрийн ирэмбэрээ явж байдаг, өөрийн эрчмээрээ явж байдаг. Гэтэл stratospheric нь эрчимтэй тэр хуйлрлах хөдөлгөөн нь болохоор 10 сарын сүүлээс 3 сарын дунд хүртэл хугацаанд итвэгчдэг. Тэр итвэгчих үедээ маш хүчтэй итвэгчээд доошоо түрж орж ирдэг. Түрж орж ирсэн үед Монгол орн болон дундад өргөр Монгол орн биш шүү дээ. Одоо ингээд 40 градусаас дээш, хойд өргөрийн 40 градусаас дээш газар нутгууд руу цөмөрч орж иж ирдэг. Тэр хизээ хаан цөмөрч орж ийн тэр газар нутгуудаар нь хүүтрлийн процесс ажиглагддаг. Энэ өвлийн хувьд бол өвлийн ихэнх сард бол нэлээд дулаахан байсан. За энийг бол ялангуяа манай цагуурийн байгууллагууд болон манай Азийн твийн бусад орнуудын цагуурийн прогнозын төвүүд дэлхийн уур амьсгалын прогнозын төвүүдийн мэдээгээр бол яг ихэнх үедээ бол юу байжгаад бага температур нь бол бага эрчимтэй байжгаад улмаар яг одоо энэ туйлын vortex-д яриад байгаа бидний энэ өнөөдрийн хүүтэрлийг бол ерөнхийдөө таамаглаж байсан. Тэгээ одоо энэ зүйл маань тодорхой 2-3 хоногийн дараа ахиад сулраад ахиад хэвийн өвлийн гормороо явагдана. За яг ийм процесс нь дахиж явагдах болцоотой юу гэдэг асуудал ахиад яригдана. За ер нь бол 3 сарын 15 хүртэл стратосферийн буюу бидний яриад байгаа энэ хүүтэрж байгаа туйлын урсгал маань ахиж орж ирэх болцоо бол байгаа. За тэгэхээр тэрийг бид нар яана гэсэн үг одоо цаг агаарын прогнозоор бид нар 5, 10, 14 за тэгээд энэ сар 30 хоногийн гэсэн прогнозуудаар бол наривчлаад яваад байгаа. За тэгэхээр ер нь энэ тал дээр бол яг одоогийн байдлаар бол ойрын 14 хоногт туйлын процесс дахид автагдахгүй нь тодорхой байгаа. Тэнгэр телевизийн 70 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хөрлөө анхаарал хандуулсанд баярлалаа.